Мэдж байгаа манай Баянгол дүүрэгт Болдоотор гэдэг нэг залуу идэвхтэй байдаг. Тэгээ тэр залуу өөрөө юу гэдэг вэ гэхээр үгүй намайг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж битээ харалтаа. Би хүний хийж чаддаг бүх ажлыг хийнэ. Зүгээр намайг одоо хөдөлмөр хийх боломжоор дэмжээч гэж л ийм л зүйлийг одоо хүсдэг юм байл. Саранчлан гүшүү өөрөө энийг мэдж байгаа. Тэ? Би одоо энэ талаар Саранчлан гүшүүнтэй бас зөндөө ярьж ирсэн. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр нийгмийн халамж шаардлагатай хэсэг рүү одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа би хөдөлмөр эрхлэмээр байна, хөдөлмөр эрхлэх боломжтой байна, би нийгэмтэй оролцсомоор байна гэдэг энэ агуулгын энэ хуулинд хэр тусгасан бэ? За дандаа ингээд одоо юу гэх те одоо нэг тийм асуудалд нэг тийм ажил хэрэгч байдлаар хандах асуудлын энэ хуулинд тэр тусгасан бэ гэдгийг л би зүгээр асуух гэсэн. Зүгээр би сонсохоор зүгээр яг төрийн хийж байгаа ажлуудыг холбоотуудаар дамжуулаад эсвэл аж ахуйн нэгжүүдэд одоо өгөөд хийлгүүлж байгаа. Би бол зөв байх гэж бодож байна. Би зүгээр энэ хуулийг бүхэлд нь бол дэмжиж байгаа. Гэхдээ би зүгээр доторх агуулгын юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр хүмүүсийг хөдөлмөр хийх сонирхлыг төрүүлэх асуудлуудыг хэр тавьсан бэ? За манай хөдөлмөрийн хууль тис эсрэг явсан шүү. За өнөөдөр манай Монгол улс бол ер нь экспортын бүтээгдэхүүн олон улсад гаргах өрсөлдөх чадвар бол байхгүй шүү. Монгол улс бол ямар зүгээр нэг ийм энгийн бүтээгдэхүүнийг манай давуу талтай бүтээгдэхүүн бол уул уурхай ч юм уу манай нэг давуу талтай бүтээгдэхүүн бол болох л байх л та. Зүгээр нэг бидний өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн бол бид үйлдвэрлээд олон улстай өрсөлдөх чадамж байхгүй. Юу вэ гэхлээр энэ бол дотоодын одоо энэ зардлын өсөлт биднийг ийм биш болгож байгаа. Тэр энэ бол манай маш том сул тал болж байгаа юм л да. Зөвхөн бүгд хятад ард улстай биш гэхэд зөвхөн Вьетнамтай, Бангладештэй одоо юу гэдгийг Казахстантай өрсөлдөх боломжгүй. Тог цахилгаан өндөр үнэтэй одоо бүтээмжээсээ илүү цалинтай бид. Тийм учраас одоо энийг олон талын хуулийн дээр анхаардаг байх хэрэгтэй. Хүний хөдөлмөр хийх хүсэл сонирхлыг өдөөдөг байх хэрэгтэй. Энэ хууль ч гэсэн тэр тал руугаа бас олон зүйл заалтаар нь харсан байхаа гэж би итгэж чинь. Тэгээд хариулт аваад тодруулъя. Баярлалаа. За хууль санаач хариулъя. Отхны Саранчлан гүшүүн. За Ганбаатар гүшүүний асуултанд хариулъя. Баярлалаа. За энэ хуулийн дээр жишээлбэл одоо нийгмийн ажил, ийм ажил хийгээд энэ хүмүүсийг ажилд оруулнаач гэдэг юм уу? Ийм тодорхойлолт байхгүй. Энэ хууль өөрөө нийгмийн ажлын үйлчилгээ гэдэг нь хувь хүний хөгжлийг дэмжих ёстой, хүний даваа тал тулгуурлаж нөхцөл байдлын үнэлгээ хийх ёстой гэдэг тэр мэргэжлийн ажлыг нь тодорхойлж өгснөөрөө шууд бус утгаараа дэмжиж одоо холбогдож байгаа гэсэн үг. Гэхдээ одоо ийм байгаа. Хууль зүйн салбарт жишээ аваад үзэл та. Шүүгэн шийдвэрийн одоо биелүүлэх газрын ерхий нэг систем байна л да. Судлагдсны дараа нийгэм шүүлэг хөтөлбөр гэж уулан байдаг те. Тэн дээр бол төсөв байхгүй. Ажлаас дараа нь ажилд яаж ордог вэ гэдэг тэр иргэдийн мэдээлэл тэр халамжийн системтэй уялдаг байгаа. Уулын зүүн нь бол яах вэ гэхэлэр хороо халамжтайгаа очиод ажилд ороод явдаг ийм тогтолцоо байгаа. Энэ бол манай нийгмийн ажлын мэдээллийн системээр уялдаж ирэх нэг зүйл байгаа жишээлбэл. За эрүүл мэндийн салбарын мэдээллийг харъя. Эрүүл мэндийн салбарын мэдээллийг харахаар өвчний тухай кейс, гэр бүлийн тухай кейс гээд авч ашиглагч болох маш сайн өгөгдөлтөө мөртлөө эмнэлгээс гарсны дараа хүн яаж эргэж ажилдаа орох вэ? Яаж хиймэл хөлөө одоо хөлтөө болох вэ гэдэг юм уу? Хаанаас авах вэ гэдэг юм уу те? Сэтгэл зүйн хувьд яаж нөхөс сэргээлтээ хийх вэ? Нийгмийн даатгалаа яах вэ гэдэг асуудлууд бас байхгүй байгаа. Тэгэхээр тэр маягтууд дээр тэрийг зэгцэлж нэмж оруулах хэрэгтэй гэдэг энэ зохицуулалт мэдээллийн цангаар дамжиж одоо бий болно гэсэн үг. За тэгвэл хөдөлмөр эрхлэлтэр өнөөдөр манад e-job гэдэг нэг вебсайт байна. Энэ систем дээр ажил хайгчийн бүртгэл байгаа. Гэхдээ энэ дээр нийгмийн ажлын кейс уялдааг байгаа. Ажил хайж ийн
орох гэдэг асуудал байгаа болохоос биш хэн ажил хайж байгаа вэ? Ажилд орсон хүний кейс ямар байна гэдгийг нийгмийн ажилтан оруулж туслаад дэмждэг юм байхгүй. Жишээлбэл өрх хорон дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтан өөрийнх нь одоо харьяалал байгаа нэг хүн ажилд ороход e-job руу жишээлбэл өөрийнхөө нийгмийн ажлын нэвтрэх хэрэгээр ороод ийм кейстэй ийм даваа талтай учраас энийг ийшээ шилжүүлж гэдэг юм уу? Ийм уялдаа холбоогт байхгүй байхгүй юу? Тэгээд тэгсэн мөртлөө манайх ийм их дата цуглуулдаг мөртлөө энэ ч бас улсын төсөв шүү дээ, тий? Маш их дата цуглуулдаг мөртлөө улсын төсөв. Тэгэхээр энийг жоохон чамбааруулж цэгцлэе. Тэгээд мэдээлэл нийлүүлэгч талууд болохын 4 салбар байгаа. Боловсрал, эрүүл мэнд, хууль зүйн, хөдөлмөр эрхлэлт гэсэн салбарын мэдээллүүдийг хооронд нь уялдаатай болгоё. Энэ дунд хүмүүсийг ажилд зуучлах, холбох, ажил хийх боломжтой боломжгүй хоёрыг ангилах систем бий болно гэдэг ийм зохицуулт байгаад байгаа. Ер нь бол нийгмийн ажлын нэг үнэт зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр зарчим хүн болгон давуу тал байгаа гэж үздэг. Тэгэхээр өнөөдөр хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн ажлын үйлчлэгээ ийм байна гэдгийг оруулах юм бол Болдоотор шиг олон хүмүүс ажилд орох бололцоотой болох байхгүй юу? Болдооторт өнөөдөр өөрөө шийдвэр гаргацсан хүн. Гэтэл Болдоо шиг шийдээгүй хүмүүст бид нар яаж ажилд орох вэ гэдгийг заан чиглүүл шийдвэр гаргахад нь тусалдаг нь өөрөө нийгмийн ажлын тэр хувь хүний хөгжлийг дэмжих гэдэг үйлчлэгээтэй утга агуулгын хувьд нэг байхгүй юу? Тэр тийм агуулгаар одоо туссан гэсэн. За зочин танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын амжилт кибер сургуулийн 11-р ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүгдийнхээ сурлагад нь өндөр амжилтыг хүсье. Амьдралд нь эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс хүсээрөөё. Тэгээд онц сураараа. За улсын их хурлын гишүүн Жамбалын Ганбаатар гишүүн тодруулж асууя. Сараа гишүүн тэгээ энэ холбоо санхүүжих асуудал нь яаж явах юм бол улсын төсвөөс юм уу, аж ахуйн нэгжүүдээс юм уу, эсвэл биед дагаад юм уу, эсвэл энэ ч та санхүүжээд ажил ямар нэгэн байдлаар чинь юм бүтээн хийн хүмүүс руугаа хандна. Тэгэхээр яах ёстой вэ? За хариулъя. Отгын Саранчулан гишүүн. За баярлалаа. За одоогийн энэ хуулийн төсөлд тусгацсан 920 сая төгрөгийн 800 сая нь бол одоо байгаа энэ мэдээлэл маягтуудыг цэгцлэхтэй холбоотой мэдээллийн сантай холбоотой зардал гэж тусгацсан байгаа. За 120 сая нь бол холбоо байгуулж өгөх тэр хоёр талд үндэсний хороо бүх Монголд байгаа энэ одоо 3000 гаруй нийгмийн ажилтнаа цуглуулад хуралдаж би одоо үүсгэх ийм зохион байгуулалтаар тусгацсан байгаа. Нийгмийн ажлын мэргэжлийн холбоо бол бусад хуульчдын холбоо болон аял жуулчлалын мэргэжлийн холбоотой адилхан жишгээр гишүүнчлийн одоо татварыг холбооныхоо зөвлөлөөр тогтоогоод ингээд босгох ийм урьдчилсан тооцоол байгаа. Өнөөдрийн хүртэл Монголд хөгжиж ирсэн энэ олон төрлийн нийгмийн ажлын үйлчилгээ, нийгмийн ажил бол дандаа олон нийтийн олон улсын байгууллагын санхүүжилтээр Англи Хигдэг хөвөг сан, JICA гэх мэтэр нүүбийн хүүхдийн сан зэрэг олон улсын төслүүдээр нийгмийн ажил өнөөдөр дэмжигдэж өдөө хүртэл ирсэн байгаа. Тэгэхээр одоо энэ бол бие дааж явахын тулд төр эхлүү. За Пүрвсрэнгийн Наранбаяр гишүүн асуулт асууя. За баярлалаа. Энэ хууль бол нэлээд бас энэ нийгмийн ажлыг